За тэгээд олон цуглаанууд өнөөдөр Есүсийн мэндэлсний баярыг тэмдэглэж байгаа. Манай цуглаан болохоор ер нь бол яг 24-ийнхөө орой тэмдэглэдэг. Олон газар бол өнөөдөр яг бидний аврагч Есүс Христийн мэндэлсний тэр гайхамшигтай баярыг ингэж тэмдэглэдэг байгаа. Тэгээд ямар ч хэлсэн бидний хувьд бол 24-нд тэмдэглэн. 24-нд орой 17 цагаас та бүхэн бас энэ газар ирээд Есүс Христийн тэрхүү мэндэлсний гайхамшигтай баярыг хамтдаа тэмдэглээрэй гэж хүсэж байгаа. Тэгээд тодорхой хэмжээний бас бэлэгтэй ирнэ. Тэр бэлэг яадаг вэ гэхээр бид нар биднийг аврахаар мэндэлсэн Есүс Христийн тэр гайхамшигтай төрсөн өдөр бас нийгмийнхээ баярлуулъя гэж бас бид нар өөрсөндөө жижигхэн хэмжээний бэлэг бэлдэж ирдэг байгаа. Тэгээд та бүхэн тэрийг өөрсдөө бас сайхан бэлдээд ирээрэй гэж хүсэж байна. За өнөөдөр бол бидний хувьд бас онцгой өдөр байгаа. Бид нар ер нь мэндэлсний баярыг тохиолдуулж, амьсны баярыг тохиолдуулж Есүс Христэд итгэсэн тэр ахын дүүснэрээ усаар угаах энэ одоо ёслолыг хийж гүйцэтгэдэг байгаа. Тэгээ өнөөдөр бидний дунд бас бидний итгэлийн 3 найз маань Бурхны хүлээн авч байгаагаа илэрхийлж усаар угаалгах гэж байгаа. Тэгээ ямар ч хэлсэн Библиэд хэлсэн байгаа. Биднийг эзний тушаалаар явж эцэггүй ариун сүнсийн нэрээр баптизм хүртээ. Миний та нарт заасныг тийм ээ бусдад зааж сургаж Христийн дагалдагч болгоо гэж Библиэлд маш тодорхой хэлсэн байдаг. Тэгээ энэ хүү гайхамшигтай захирамжийн дагуу бид нар бас Христийн сайн мэдээг тунхаглаж, ярьж, хуваалцаж өнөөдөр өдрийг хүртэл Христийн нэрээр бусдыг бас дагалдагч болгож усан баталгаа хийж ингэж амьдарсаар ирсэн. Тэгээ та бүхэн ч гэсэн бас хараахан Христийг аврагчаараа хүлээн зөвшөөрч усан баталгаа хийлгээгүй хүмүүс байгаа бол ирэх одоо хавар амьсны баяраар Есүс Христийг аврагчаараа болгож хүлээж авснаа илэрхийлж усан баталгаа хийх юм биелгэх юм бүрэн боломж байгаа шүү гэдгийг би таавд хэлхийг хүсэж байна. За тэгээ өнөөдөр бид нар бас Христийн тэрхүү усан баталгаатай холбоотой бүхэл амьдлтын талаар хамтдаа Библийн хэсгээс хуваалцах болно. Ер нь яг Ром номны хэсгийн өмнөх хэсгийг бид нар ингээд аваад үзэх юм бол 5 дугаар бүлгийн сүүлийн хэсгийг аваад үзэх юм бол ер нь бол Адам болон Христийн талаар өгүүлсэн байдаг. Адам гим нүгэл хийгээд тэгээд дэлхийд ирэх бүх хүмүүс гимтэн болж тооцогдсон. Адам Ева хоёр тийм үү? Тэгвэл Христ энэ дэлхий дээр ирснээр Христэд итгэсэн хүмүүс бүгдээрээ аврагдах боломжтой болсон юм а гэдгийг Библиэлд хэлсэн байгаа. Ер нь яг Есүс Христ яагаад энэ дэлхийд ирэх ёстой болсон бэ гэхээр хүмүүсийг аврахын тулд хүмүүсийн гим нүглээс болж энэ дэлхийд ирэх болсон юм шүү гэдгийг бас Библиэс хэлсэн байдаг. Тэгэхээр магадгүй нэг хэсэг хүмүүс нь бодож болох юм гэж. Хүмүүс гимтэй учраас Есүс ирэх юм бол бид нар гим нүглээ хийгээл бол Бурхны нэгүсэл улам ихсэл байх юм байна шүү гэдэг тэр ойлголт байх магадлал бас байж болох юм а. Паул хэлэхдээ 6-гийн 1-р хэсэг дээр тэгвэл бид юу гэх вэ? Нэгүсэл ихсгэх гээд бид нүгэлдээ байсаар байх уу гэж асуусан байна. Өөрөөр хэлэх юм бол Бурхан өөрийнхөө нэгүслийг энэ дэлхий дээр харуулж Есүс Христийг энэ дэлхийд илгээж түүнд итгэсэн хүмүүс тэр авралаа нэгүслээр өгсөн. Тэгвэл энэ нэгүсэл нь улам их байхын тулд бид нар нүгэлтэй хэвээрэл байсаар байх уу гэдэг энэ асуулт, энэ буруу ойлголт явж болох юм а гэдгийг Паул энд гаргаж ирсэн байна. Тэгээ хариулт нь юу гэхээр огт үгүй гэж хэлсэн. Хизээш тийм юм байж болохгүй гэж хэлсэн. Цааш нь үргэлжлүүлээ харах юм бол нүгэлд өгсөн бид цаашид түүн дотроо дахин яахан амьдрах вүлээ гэж. Нүгэлд өгсөн бид түүн дотроо дахиж яаж амьдрах вэ? Тэгвэл хэрхэн бид нүгэлд өгч байгаа юм бэ гэдгийг Библийн энэ хэсэгт өгүүлж байгаа. Ер нь маш энэ Библийн ишлэгийг маш ойлгомжтой бид нар одоо маш анхааралтай ойлгох хэрэгтэй. Олон хүмүүс Есүс Христэд итгэж байгаа итгэлийн амьдрал буюу итгэлийг бас зарим итгэгчдийг маш буруугаар ойлгодог. Тэр юу гэхээр амьлан хоролдог, өндөр байшин дээрээс үсэрдэг энэ төр гэж тэгж ярьдаг л да. Гэхдээ Библиэлд хизээж Бурхантай уулзахын тулд Бурхны бидэнд бэлэг болгож өгсөн энэ амийг эвгүүтэг гэж хэлдэг үг байдаггүй. Хаач тийм байдаггүй. Харин биднийг урт насалж, үржиж, өсөж энэ дэлхий дээр Христийг гэрэлтүүлж, гэрчилж амьдраа гэж хэлсэн байдгийн. Амен. Эзний тоосон тэр өдрийг хүртэл. Эзний тоосон тэр өдрийг хүртэл. Тэгвэл Библийн энэ хэсгээс харах юм бол энэ чинь нэг нүгэлт өгөх талаар өгүүлж байгаа. Нүгэлт өгөх. Бид нар амьд байж хэрхэн өгөх вэ? Бид нар амьд байж хэрхэн өөрсдөө нүгэлт өгсөн гэж ойлгох вэ гэж. Энэ баптизмтай шууд холбоотой. Баптизмтай холбоотой.
Цаашаа үргэлжлүүлээ юм шиг. Христ Есүс рүү баптизм хүртсэн бид цөмөөрөө түүний үхэл рүү баптизм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж юу гэж. Өнөөдөр Есүс Христ загалмаа дээр цовдлогдсон гэдгийг бид нар бүгдээрээ мэднэ. Амен. Тэр яагаад загалмаа дээр цовдлогдсон юм бэ? Яг гэж. Христ өөрөө гэмтэй байсан уу? Христ өөрөө нүгэлтэй байсан уу? Үгүй. Есүс Христ чиг энэ дэлхий дээр ариун амьдэрсэн нэгэн байхгүй. Тэгвэл Есүс Христ яагаад тэр гим нүглийн төлөөс болох загалмаа дээр өгсөн юм бэ гэдэг асуудал гарчиж байгаа юм. Асуулт. Хүмүүс бидний Адам Евагаас үүсэлтэй тэр гим нүглийн шийтгэл болох үхлийг, мөнхийн үхлийг Есүс Христ өөр дээрээ үрч загалмаа дээр нас урсан гэдгийг Библи бидэнд хэлдэг. Өөрөөр хэлбэл миний нүглийг Есүс өөр дээрээ үрээд загалмаа дээр нас урсан. Загалмаа дээр Есүс Христ яах гэж очсон бэ гэхээр үхэхийн тулд очсон. Нас барахын тулд очсон. Тийм учраас энэ ч хэлж байгаа. Түүний баптизм руу, үхэл рүү бид нар баптизм хүртдэгэ гэж. Түүний үхэл рүү баптизм бид нар хүртдэгэ гэдгийг өгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Есүс Христ бидний гимнүглийг аваад загалмаа дээр очихдоо тэр үхсэн. Тэгвэл баптизм хүртэж байгаа хүмүүс ч гэсэн яг үүнтэй адилхан үйл явц, үүнтэй адилхан одоо тэрхүү зүйлийг зөрчсөлдөө хүлээн авч баптизм хүртэж байгаамаа гэдгийг өгүүлж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар нүглийн бие, гим нүгэлтэй нь бусрамг, бузар, асуудалтай бие, зүрх сэтгэлээ бид нар Есүс Христтэй хамт загалмаа дээр үхэл гимаа гэдгийг Библийн хэсэгт хэлж байна. Тэгээ цаашаа харъя. Тиймд бид үхэл рүү баптизм хүртснээрээ түүнтэй хамт оршуулгдсан. Учраас эцгийн алдраар Христ үхэхснээс амьлуулагдсны адил бид мөн шинэ амийн дотор явах юм аа. Халелуя. Тэгээ Есүс Христ загалмаа дээр гим нүглийг үүрээд цовдлогдоод нас ороод тэгээ тэнчэнэ мөнхөд үхтэл болоод үлдсэн үү? Үгүй. Тэрээр амилсан байдаг. Амилсан. Тэрээр загалмаа дээр үхсэн. Үхээд эргээд тэрээр 3 өдрийн дараа амилсан байдаг. Халелуя. Энэ амлилт бол тэр загалмаа дээр ялагдсан мэт харагдаж байгаа тэр үхэл буюу сатаны зэвсэг. Муурын сүнсний одоо тийм ээ биднийг ялсан мэт харагдаж байгаа тэр үхлийг ялан дийлж дахиж хизээч ялагдахгүйгээр амилж байгаа Есүс Христийн ялалт буюу Бурхны алдар байсан юм аах тусраа. Тэгвэл өнөөдөр бид нар Есүс Христийн үхэл рүү өөрсдийнхээ гим нүгэлтэй биеийг аваачаа тийм үү? Эзэм би гим нүгэлтэй та миний өмнөөс загалмаа дээр цовдлогдож байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд Есүс Христийн үхэл рүү загалмаа руу бид нар баптизм хүртдэг бол түүнд итгэсэн, түүнийг хүлээн зөвшөөрсөн итгэгч бидэнд өгөгдөж байгаа эзний ерөөл нэгүсэн шагнална. Христийн дахин амьлалттай хамт бид мөнхийн амийг олж авах шагнал байдаг юм аах тусраа. Халелуя. Баптизм гэдэг бол Христ Есүст итгэж түүний үхэл рүү баптизм хүртэж байгаа энэ баптизм гэдэг бол агуу гайхамшигтай ялалтын анхны алхам байдаг юм аах тусраа. Есүс Христ загалмаа дээр цовдлогдсон. Есүс Христ нас орсон. Тэр үед олон хүмүүс түүнийг доглож ирсэн. Өөрийгөө авраач чи. Нөгөө хаан чин ингэж үгтсэн байна гэж тийм үү? Олон хүмүүс түүнийг нулимж ирсэн. Олон хүмүүс түүнийг доромжилж ирсэн. Гэтэл Есүс ялгуулсан их ялалтыг харуулж 3 дахь өдрөө загалмаа үхлээс дахин амьдсан. Энэ амьдлалт бол тэрээр сатаны хүчийг үгүй болгож байгаа. Дахиж хизээч үхэл гэдэг зүйл ялагдахгүйгээр дахин амьлж байгаа агуу их ялалт байсан. Ах トゥ усрам Есүс Христэд итгэдэг хүмүүс бид бүхэн баптизм хүртдэг. Энэ баптизмаар бид нэр өөрсдийнхөө итгэлийг илэрхийлдэг. Би бол Христ Есүст итгэдэг хүн юм а гэдгийг илэрхийлдэг. Нөгөө талаасаа би Есүс Христтэй бүхий л амьдралынхаа туршид түүнийг дагаж амьдрнаа гэдгээ илэрхийлж байгаа нэг хэлбэр байдаг. Бүр өөрчлөө одоо яадгийн гүн ухтхууны нэлэх юм бол нүгэлтэй, нүглийн махан бие загалмаа дээр өхүүлээд дахиад шин бүтээл болж Христийн дотор шин хүн болж шин амийг өмсөж үхэлд дахиж хизээш ялагдахгүйгээр ялалтыг тийм ээ байгуулж Есүс Христтэй дахин амьлж байгаа энэ хэлбэрийг харуулж илэрхийлж байт юм аа. Тийм учраас бид нэр баптизм хүртээдэг. Тийм учраас бид нар баптизм хүртдэг. Өөрөөр хэлбэл таны нүглийн бие Есүс Христийн загалмаа үхэлтэй хамт үхээд тэр хатан мушнаас үхлийг ялан амилсан тэр агуу амьлалттай хамт үхэж дахиж хизээш ялагдахгүйгээр дахиж амьлахыг бид нар бэлэгдэж илэрхийлж
энэхүү баптизм гэдэг зүйлийг хийдэг. Бид нар үхлийн биеинд амьдарч байгаа хүмүүс биш ээ. Амен. Би та бүгдийг хэлмээр уншуулаа. Та бол үхлийн биеинд амьдарч байгаа хүн биш. Бид Есүс Христэд итгэх тэр мөчөөс эхлээд бидний мөнхийн амьдралын эхэлт юм аах туснаа. Өнөөдөр Есүст итгэдэг хүмүүс байна уу? Гараа өргөдөө. Есүст итгэж байгаа хүн байна уу? Та өнөөдөр мөнхийн амьдралынхаа завинд суугаад амьдарч байна гэж өөрийгөө итгэх. Амен. Учир нь бид нар итгэх тэр мөчөөс эхлээд Есүс Христийн загалмайн амьлалт, мөнхийн амьдрал бидэнд хамаатай болдгийг ах туснаа. Магадгүй энэ махан бий бол шороо болно, тоос болно, устж үгүй болно. Энэ бол асуудал биш. Угаасаа махан биеийг бурхан шорооноос бүтээсэн. Тийм үү? Шорооноос бүтээгээд амьгүй байж хахад нь бурхан луах хэмээх тэр амин амьсгалыг хийж хүмүүс биднийг амьд өршигч болгосон. Амьд өршигч болгосон. Тэгээ бидний дотор Есүс Христийн бидэнд бэлэг болгоо өгсөн тэр ам амьдарч байгаа. Харин энэ ам маань Христэд итгэхээс өмнө там буюу нүглийн шийтгэл, мөнхийн үхэлд очих ёстой тийм шийтгэлтэй байсан. Тэгвэл Христ Есүст итгэснээр Христ Есүсийн загалмаа дээр үхэж бидний төлөө өгсөн гэдэг тэр үхэлд итгэснээр бид нар өөрсдийн нүглийн махан биеийг өхүүлж Христ Есүсийн үхлийг ялан диж амилсан гэдэг тэр амилалтанд итгэснээр бид нар өөрсдөө мөнхийн амьтай болдгиймаа гэдгийг Библи бидэнд хэлдэг. Түсэр минь бид бүхэн мөнхийн амьтай хүмүүс. Амен. Бид бүхэн Есүс Христээс бидэнд шагнал болгож, ерөөл болгож өгсөн мөнхийн амьтай хүмүүс. Тийм учраас бид нар өөрсдийн мөнхийн амийг авсан гайхамшигтай бие үхлийн буюу муурын сатаны муурын сүнсний сатаны боолчлол дахин оруулахгүй байхыг би эзний нэрээр та бүгдийг ятгах гинэ. Амен. Өөрөөр хэлбэл гим нүгэл та бүхэн битгий дахиж автаа. Гим нүгэлтэй та бүхэн битгий дахиж орооцолтой. Бид нар Есүс Христийн ялгуулсан их ялалтанд хамтдаа ялалт байгуулсан хүмүүс. Читгэрийг ялсан, сатаныг ялсан, үхлийг ялсан. Тэр гайхамшигтай ялалтын дотор бид нар зогсож байгаа хүмүүс. Халелуя. Энэ гайхамшигтай ялалтанд зогсож байгаа ялагчийн тийм ээ армийн цэргүүд бид нар яагаад бид нар ялагдагчийн талд орох ёстой гэж. Яагаад бид нар читгэрийн талд орох ёстой гэж. Заримдаа бид бүхэн гим нүгэл дундаг. Заримдаа бид бүхэн зүрхээрээ, сэтгэлээрээ, тархиараа, оюун бодлороо, үйл хөдлөлөөрөө гим нүгэл дундаг. Зарим теологчид бидний гим хийх болгонд, гим үйлдэх болгонд Есүс Христийг загалмаа дээр дахиж содолж байгаатай ижилхэн гэж ярьдаг. Аимшигтай. Яагаад гэвэл Есүс бидний төлөө бидний гим нүглийг үүрч загалмаа дээр содлогдсон. Бидний гим хийх болгонд Есүс Христ бидний гим нүглийн төлөө загалмаа дээр дахин содлогдож байгаатай адилхан юм а гэж зарим теологчид үздэг л дээ. Хүмүүс байна. Та Есүст хайртай юу? Бид Есүст хайртай гэж бид хэлдэг. Бид Есүст хайртай гэж магтдаг. Бид Есүст хайртай гэж тунхагладаг. Тэгвэл таны хайрын илэрхийлэл юу вэ? Зөвхөн амаараа өгүүлж байгаа энэ 5-6хан үсгтэй үг үү? Үгүй. Тийм байгаасаа гэж би хүсэхгүй. Бурхан ч гэсэн үнийг хүсдэг. Таны хайрын илэрхийлэл бол гим нүглээс ангид амьдрах таны ариун амьдралын үр жимс юм аах туснаа. Амен. Есүс Христийн үхэл рүү баптизм хийсэн бид бүхэн нүгэлтэй, гимтэй, махан бие түүний үхэлтэй хамт загалмаа дээр сувдалж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нүглийн махан биеийг хүчгүй болгож байгаа гэсэн үг. Өхүүлж байгаа гэсэн үг. Энд ямар ч хүч их мэдлгүй болгож байгаа гэсэн үг. Харин эргээд түүний амьлалттай хамт үхэл, нүгэл, гимт дахиж боолчлогдохгүй тэр гайхамшигтай шин ам, шин сүнс, шин бие, шин бодол санааг бид нэр Есүс Христэс нэгүслэр үүрлэж дахин төрдөг юм аа хүмүүсээ. Цааш нь уншия. Учир нь хэрэг бид түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол мэдээж бас түүний амьлалттай ч адил байдалд холбогдох болно. Ингэхдээ хоошид биднийг нүгэлд боолчлуулалгүй. Бидний нүглийн биеийг хүчингүй болгохын тулд хуучин хүн маань түүнтэй хамт цовдлогдсныг бид мэддэг. Учир нь үгсэн нүглээс чөлөөлөгдсөн.
Хэрэв бид Христтэй хамт өгсөн бол түүнтэй хамт амьдрах болно гэдгээс бид итгэдэг. Христ өгөхтөөс амьлуулагдсан тул дахиж хизээч өгөхгүй бид мэднэ. Үхэл цаашид түүнийг захирахгүй. Халелуя. За сая миний ярьсан зүйлсүүдийг энэ ч айгүй гоё хэлж өгсөн байгаа даа, тийм үү? Үхэлд бид нар гим нүгэлтэй махан бие тушаагаад дахиад түүний амьлалтай хамт амьдарч байгаа. Тийм учраас үхэл буюу гим нүгэл Сатан чөтгөр биднийг дахиж өдөрдөж жолоодож чадахгүй гэдгийг Библийн хэлсэн байна. Тийм болохоор бид нар гим нүгэл хийхгүйгээр амьдрах боломж бидэнд байна уу гэвэл байна гэсэн үг. Амен. Боломжтой гэсэн үг. Бурхан биднээс ямар ч боломжгүй зүйлийг хүсдэггүй. Тэр та нар нэг нэгэ хайрлах гэсэн бол хайрлах боломжтой юу? Боломжтой. Хайрлал явж байгаа үстэй. Өчнөөнлөх хайрлал үр хүүхдээ ах トゥ сар тохшоо хамаад ивсэл явж байгаа үстэй таа. Нэг нэгнийгээ уучлах гэсэн бол уучлах боломжтой л гэсэн үг. Өөрийгөө захирах гэсэн бол өөрийгөө захирах боломжтой л гэсэн үг. Бурхан бидэнд хизээч боломжгүй зүйлийг бидэнд өгдөггүй. Библиэд хэлсэн байдаг. Эзэн хүнийг хизээч Христ нэгтснээр сордоггүй гэж. Тэгэхээр өнөөдөр энэ ч өгүүлж байгаа бид дахиад нүгэл буюу чөтгөрт захирагдахгүй. Тэгж түүний хүчийг ялан дийлж амьдрах боломжтой гэж хэлсэн бол боломжтой л гэсэн үг. Амен. Бүгдээрээ тэгвэл гим нүглээс ангид амьдарч Есүс Христийг алдаршуулцгаая гэж би та бүдийг уриалж байна. За ингээ 10 дугаар эшлэлээс харахад учир нь түүний өгсөн үхлийн хувьд тэр нэг удаа үхэлд өгсөн бөгөөд харин түүний амьдардаг амьдралын хувьд тэр бурханд амьдардаг гэж. Халелуя. Ямар гайхамшигтай эшлэл вэ те. Тэр нэг удаа өгсөн хэний төлөө байсан? Бурханы төлөө байсан юм уу? Сатаны төлөө байсан юм уу? Миний төлөө байсан юм уу? Хэний төлөө байсан? Юуны төлөө байсан? Тийм ээ, таны төлөө байсан. Бидний төлөө байсан. Амен. Тэр загалмаа дээр насурж байгаа энэ насваралт бол ерөөсөө л шууд таны төлөө байсан. Миний төлөө байсан гэдгийг бид нар ойлгох ёстой. Та дагаад хэлдэ миний төлөө байсан гэх. Гим нүгэлтэй хүний төлөө нас орсон юм а гэхээр та нэг нүдний улангаар хажууд шиг ингээ хараад ах хэрэггүй шүү дээ. Таныг л хэлж байгаа юм. Таны хажууд ч байгаа хүн тэр бол бас хөвчлсөн бурхантай харилцаа байгаагүй бол байгаа. Гэхдээ тэр яг энд сууж байгаа таны төлөө л загалмаа дээр нас орсон гэсэн үг. Амилсан амилалтын ч ялгаа байхгүй. Таныг мөнхөд амьдруулахын тулд тэрээр загалмаа өхлийг ялан дийлж амилсан. Тийм болохоор бид нар Есүс Христийн үхэл рүү баптизм хүртээд Есүс Христийн тэрхүү загалмаа үхлийг ялан дийлсэн ялгуулсан ялалтаар нэгүсэл ерөөл шагнал болгож бид нар мөнхийн амьтаа болдго юм аах тасраа. Амен. Түүнчлэн та нар өөрсдийгөө нүгэлд өгсөн боловч бурханд Христээр Христ Есүсээр амьд байгаад тооцоорой гэж хэлсэн байна. Халелуя. Та нар нүгэл дотор загалмаа дээр өгсөн боловч бурханд Есүс Христээр дамжуулаад мөнхийн амийг бурхны дотор авсан амьд гэдэгтээ итгээрэй гэж Библийн хэсэгт хэлсэн байна. Ийм амьдралтай юм шүү гэдгийг энэ хэсэгт хэлсэн байна. Энэ зөвхөн итгэлийн талаар ярьж байгаа юм биш. Энэ биднээсээ амьдарч байгаа амьдралыг цохон тэмдэглэж бидний амьдралыг тодорхойлж байгаа тодорхойлолт байхгүй. Христ итгэж хүмүүсийн амьдралыг нүгэлд өгдөг бид өхөн. Нүгэл Есүс Христэд итгэх итгэлээр хамт загалмаа дээр бид нүглийг өхүүлдэг. Эргээд бурхны дотор Есүс Христийн дахин амьлалтаар дамжуулж бид нар мөнхийн юмтай болдго юм а гэдэг Библийн хэсэгт хэлсэн байна. Халелуя. Тэгэхээр ах トゥ нар минь, найз нар минь, та өнөөдөр нүгэл өгсөн. Амен. Харин бурханд Есүс Христээр та амьд байгаа. Энэ амьд чинь мөнхийн мөнхөд эзэнтэй хамт үргэлжлэх болно гэдгийг би та бүдэд баяр хөөртэйгээр дуулгахыг хүсэж байна. Амен. Хажууд байгаа найзтай хэлэхгүй. Нүгэлд өгч Христээр мөнхөд амьдарчээ чигээд. Би залбирая. Хамтдаа залбирцгаая. Мөнхийн эзэн Есүс Христ минь биднийг хайрлаж, бидний төлөө энэ дэлхийд ирж, дүүгээр зогсохгүй бидний гим нүглийн төлөөс болж та загалмаа дээр бидний гмийг үүрэн насварсан учраас танд баярлалаа эзэн. Танд итгэх итгэлээр дамжуулж, таны нэрээр
баптизм хүртснээр бид бүхэн нүглийн махан бие өхөөлж харин Бурхан таны гайхамшигтай ерөөл шагнал болох тэр мөнхийн амийг бид бүхэн Христээр дамжиж хүртдэг гэдгийг бид тунхаглаж байна эзэн. Их эзэн биднийг та нүгэлд өхөөлж Христ дотор амьдруулаач гэж залбирanгуйч. Бидний нүглийн махан биеийг Христтэй хамт загалмай дээр савдалж ялгуулсан их ялалтыг Христээр дамжуулж та бидэнд өгөөч гэж залбирanгуйч эзэн. Энэ өдрөөс эхэлж эзэн бид гим нүглээс ангид байхыг хүсэмжилж байна. Бид таны ялгуулсан ялалтан дотор Бурхан Христ тантай хамт бид амьдрахыг хүсэмжилж байна. Нүгэлд өхөөлж Христээр биднийг та амьдруулаач гэж залбирanгуйч байна. Есүсийн нэрээр залбирanгуйч байна. Амен.